Энэхүү видео хичээл нь зохиогч эрхээр хамгаалагдсан тул зөвшөөрлгүйгээр хулбарлан олшруулах, худалдах, захим орчин түгээхийг хориглоно. За сайн байцгаана уу. Маникпа академийн гишүүд та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. За тэгээ энэ удаа та бүхэндээ үрдүн зориулсан хяналт шинжилгээний үнэлгээ гэж юу вэ? За түүний гүйцэтгэх үүргийн талаар танилцуулга хүргэхээр бэлтгэсэн байгаа. За тэгэхээр өнөөдрийн энэ танилцуулгын хүрээнд үрдүн зориулсан хяналт шинжилгээний үнэлгээ гэж юу вэ? За тэгээ хяналт шинжилгээ болон үнэлгээний гүйцэтгэх үүрэг нь юу вэ гэсэн хоёр дэцэтийн хүрээнд хичээлээ бэлтгэсэн байгаа. За яагаад хяналт шинжилгээний үнэлгээг бас онцолж яриад байгаа гэхээр үрдүн суурилсан удирдлага гэдэг маань төлөвлөлт, төсөвлөлт, гүйцэтгэл, хяналт шинжилгээний үнэлгээ гэсэн дөрвөн бүрэлдэхүүн хэсэгтэй бөгөөд хяналт шинжилгээний үнэлгээ маань гүйцэтгэлээс төлөвлөлт хүртэл буюу төгсгөлийн цэгийг эхлэлийн цэгтэй холбож байгаа циклийн хамгийн гол хэсэг байгаа. За тийм хяналт шинжилгээний үнэлгээний хүрээнд тайлагнал, хяналт шинжилгээ, үнэлгээ, сайжруулалт буюу суралцгана гэсэн агуулгуудыг хамруулан авч үздэг. За тийм өнөөдрийн Монгол улсад төрийн бодлогын хүрээнд гарч байгаа хамгийн том асуудал нь юу байгаа вэ гэхээр хяналт шинжилгээний үнэлгээ гэдэг хоёр үйл явцыг хооронд нь хольж нэгтгэж авч үздэг. Дээр нь хяналт шинжилгээний үнэлгээ гэдэг хүрээнд хийгдэх ёстой. Нөгөө тайлагналт, хяналт шинжилгээний үнэлгээ, тэгээ суралцах гэдэг функцүүдийг бүгдийг нийт бүрнээр нь хэрэгжүүлж чадахгүй байгаагаас болоод манай улсад хяналт шинжилгээний үнэлгээ маань яг үр дүнтэйгээр хэрэгжиж чадахгүй байгаад байгаа. За бид бүхэн төрийн байгууллагын хувьд ч гэсэн аж ахуй нэгж хувь хүний хувьд ч гэсэн юуг хэрхэн хэрэгжүүлэх вэ? Тэрийг хэрэгжүүлснээр ямар үр дүнд хүрэх вэ гэдгийг төлөвлөөд түүнийг хэрэгжүүлэх шаардлагатай хүний цаг хугацааны санхүүгийн нөөцүүдэд төсөвлөөд тэгээ түүнийг хэрэгжүүлээд яг зорьсон зорилготой хүрсэн үгүй юу гэдгээ үнэлж дүгнэх ийм процесс бүх шатанд явагддаг. За тэгэхээр хяналт шинжилгээний маань хамгийн эхний үе шатанд гүйцэтгэлийн үе шатанд хэрэгжүүлсэн үйл ажиллагаануудын тайланг боловсруулад тухайн тайлан дээр хяналт шинжилгээ хийгээд үнэлгээ хийгээд хяналт шинжилгээний дүгнэлт, үнэлгээний зөвлөмжөд үндэслэн сайжралтууд хийнэ гэсэн ийм дараалсан алхмуудыг тухай бүр гүйцэтгэх шаардлагатай болдог. За тэгвэл өнөөдрийн бид бүхний яриад байгаа үр дүнд суурилсан хяналт шинжилгээ гэдэг маань уламжлалт буюу бидний өмнө нь хэрэгжүүлж ирсэн хяналт шинжилгээнээс юугаараа ялгаатай вэ гэдэг асуулт гарч ирж байгаа. Тэгэхээр өмнө нь бид хэрэгжилтийг хянахад илүү их төвлөрдөг буюу тухайн үйл явцыг хэрэгжүүлэхийн тулд ямар арцыг төлөвлөөд ямар арцыг зарцуулсан, ямар үйл ажиллагааг хэрэгжүүлсэн, ямар бүтээгдэхүүнийг нийлүүлсэн бэ гэдгийг хянахад илүү их ач холбогдол өгч анхаарч ирсэн бол үр дүнд суурилсан хяналт шинжилгээний маань зорилго нь бид ямар үр дүнд хүрэхээр зорьсон, тэр үр дүндээ хүрсэн үгүй юу гэдгийг үнэлэхийг зорддог бөгөөд тэр үр дүнд хүрэхийн тулд ямар стратеги буюу арга замыг хэрэгжүүлсэн бэ гэдгийг үнэлдгээрээ ялгаатай байгаа юм аа. За ингээд системийн онолоор аваад үзэх юм бол орцоос үр дүн хүртэлх юм процессыг бүх шатанд авч үздэг. Тэгэхээр хяналт шинжилгээ болон үнэлгээ гэдэг хоёр үйл ажиллагаа маань хаана хэрэгждэг вэ гэхээр хяналт шинжилгээ гэдэг нь орцоос үр дүн хүртэлх бүх шатанд тасралтгүй үргэлжилдэг үйл явц бол үнэлгээ гэдэг нь эхлэлд явцад төгсгөлд гэх мэтээр тодорхой үе шатууд дээр тухайлан орж ирж хэрэгждгээрээ ялгаатай байгаа. Тэгэхээр зарим бодлого болон үйл ажиллагааг хэрэгжүүлээд дуусах хүртэл үр дүнтэй хэрэгцсэн гэдэг нь хяналт шинжилгээгээр тогтоогдох юм бол заавал үнэлгээ хэрэгжүүлэхгүй байх бас боломжууд байдаг. За тэгэхээр бид үр дүнг яаж төлөвлөв? Төлөвлөлт маань үр дүнтэй байсан үгүй юу гэдэг дээр хяналт шинжилгээ хийж болно, үнэлгээ хэрэгжүүлж болно. За тухайн төлөвлөгөө хэрэгжүүлэхийн тулд гүйцэтгэж байгаа үйл ажиллагаа юу? Явц маань зөв явж гин үү, зөв чиглэж гин үү гэдэг дээр хяналт шинжилгээ ажиллана. За тэгээд яг зорьсон үр дүндээ хүрч чадсан уугүй юу гэдэг дээр хяналт шинжилгээ, үнэлгээ аль алиныг нь хэрэгжүүлэх боломжтой юм аа. За тэгвэл хяналт шинжилгээ гэж юу гэлэх вэ? Үнэлгээ гэж юу гэлэх вэ? Хоорондоо ямар ялгаатай вэ гэдгийг эндээс та бүхэн маань харах боломжтой байгаа. Хяналт шинжилгээ гэдэг маань бодлогын хэрэгжил, түүнд холбогдох өөрчлөлтийг системтэйгээр хэмжих, цаг хугацааны тодорхой давтамжинд хэрэгждэг тасралтгүй үйл ажиллагаа бөгөөд арга зүйн хувьд авч үзэх юм бол төлөвлөлтийн шатанд урьдчилсан тодорхойлсон шалгуур үзүүлэлтүүдийн хүрээнд тасралтгүйгээр хяналт шинжилгээ хэрэгжүүлдэг бол үнэлгээ гэдэг маань тухайн бодлогыг хэрэгжүүлснээр бид ямар үн цэнийг бий болгоо гэдгийг тодорхойлох зорилготой тодорхой үе шатуудад хэрэгждэг үйл ажиллагаа байгаа. За тэгэхээр хяналт шинжилгээний шатанд
бодлого шийдвэрлэхээр зорж байгаа асуудалтай чиглэгдэж байна уу? Бодлого хөтөлбөрүүд нь урьдаас төсөөлөөгүй үр дагаврыг бий болгож байна уу? Давхарцсан эсвэл амжилтгүй хэрэгжиж байгаа арга хэмжээ байна уу? Бодлогыг хэрэгжүүлэхэд төлөвлөөгүй ямар нэгэн саад бэрхшээл байна уу гэдгийг тодруулах зорилготойгоор хийгддэг болол үнэлгээ маань бодлогын зорилтын хэрэгжилт төлөвлөсний дагуу явагдсан уу? Ямар үр дүн гарав? Түүний үр нөлөө үр дагавар нь юу байв? Яг эцсийн хэрэглэгч буюу үршин хүртэгчдэд нөгөө үн цэнийг бүтээж чадсан уу гэдгийг тодорхойлох зорилготойгоор хийгддэг үйл явцаагаа. За тэгээд үнэлгээг хэрэгжүүлэхэд бол туршилт, судалгаа, асуулга, ярилцлага гэх мэт тоон болон чанарын аргуудыг ашиглан хэрэгжүүлэх боломжтой байгаа. За тэгэхээр дараагийн хэсэг дээр бол хяналт шинжилгээ болон үнэлгээний гүйцэтгэх үүргийн талаар ярилцахаар бэлдсэн байгаа. За тэгвэл хяналт шинжилгээ гэдэг маань ерөнхийдөө юм дараах 4 чиг үүргийг бүрэн хэрэгжүүлж явах юм бол бид хяналт шинжилгээг зөв хэрэгжүүлж байна гэж тодорхойлох боломжтой юм байна. За энэ дээр бол эхлээд анхааруулах буюу бид тухайн үр дүнд чиглэхээр зорж явах явцад урьдчилан төлөвлөөгүй орчны ямар нэгэн эрсдлүүд, асуудлууд байна уугүй юу гэдгийг тодруулах зорилготой. За ингээд дараагийн чиг үүрэг нь чиглүүлэх буюу нөгөө тухайн хэрэгжилтийн явц буюу орчинтой холбоотойгоор зас залруулах шаардлагатай юм уу? Зүйлүүд байна, хүчин зүйлүүд байна уу гэдгийг тодруулаад зөв чиглүүлэх зорилготой бол 3 дахь чиг үүрэг нь суралцах гэдэг байна. За тэгэхээр энэ дээр юу байгаа вэ гэхээр бид тухайн үр дүнд хүрэхээр хэрэгжүүлсэн хэрэгжилтийн бүх явцаасаа ямар нэгэн сайн туршлага юм уу алдаа дутагдал байна уу гэдгийг олж мэдээд түүнээсээ суралцах, түүнийгээ бусдад түгээн дэлгэрүүлэх юм зорилготой байх нь. За 4 дахь чиг үүрэг нь харилцах буюу хэрэгжилтийн явц болон бусад бүх үйл явцад оролцож байгаа оролцогч талуудыг хооронд нэгдмэл ойлголттойгоор харилцах тэр боломжийг бий болгодгоороо хяналт шинжилгээний маань бас нэг онцлог нь байдаг байх нь. За тэгээд яг өнөөдрийн түвшинд ингээд нөгөө засгийн газрын түвшинд хяналт шинжилгээний үнэлгээ хэрэгжүүлж байгаа үйл явцыг хараад үзэхээр бид харилцах гэдэг чиг үүргийг л хагас дутуу хэрэгжүүлдэг болохоос ш анхааруулах, чиглүүлэх болон суралцах гэсэн чиг үүргүүдийг ерөөсөө хэрэгжүүлж чадахгүй ирсэн маань бас бидний нэг алдаа болж байгаа гэсэн үг. Тэгэхээр дараагийн удаа хяналт шинжилгээний үнэлгээг бүрэн хэрэгжүүлэхийн тулд бид юуг төлөвлөв, түүнд хүрэхээр явах замдаа хаана ямар алдаа гарав гэдгийг тодруулдаг. За түүнийг олон нийтэд болон оролцогч талуудаа нээлттэйгээр мэдээлдэг. Хамгийн гол нь хяналт шинжилгээний үр дүнгээсээ суралцах буюу сайжруулах ажлуудыг тасралтгүйгээр хийдэг байх зайлшгүй шаардлага үүсэж байгаа. За тэгэхээр үнэлгээний гүйцэтгэх үүрэг бол хэрэгжилтийн явцад дэмжлэг үзүүлнэ, мэдлэг бий болгоно, игэх хариуцлагыг бэхжүүлнэ гэсэн 3 үндсэн үүргийг гүйцэтгэдэг байх нь. За эдгээр нь юу хэлж байгаа вэ гэхээр эхлэлийн болон явцын шатнд хийж байгаа үнэлгээний үр дүнгээр хэрэгжилтийн явцад сонгосон арга замаа сайжруулах уу эсвэл өөрчлөх үү? За илүү үр дүнд хүрэхийн тулд өөр арга хэмжээ хэрэгжүүлэх үү гэдгийг төлөвлөх байдлаар хэрэгжилтийн явцыг сайжруулах боломжтой бөгөөд за мэдлэг бий болгоно гэдэг нь хэрэгжилтийн явц болон хэрэгжээд дуусны дараа хийж байгаа явцын болон эцсийн үнэлгээний үр дүнгээс бид энэ үр дүнд хүрэх явцад энэ үйл ажиллагаа хэрэгжүүлэх явцад ямар зүйлийг зөв хийв, ямар зүйлийг буруу хийв гэдэг байдлаар сайн туршлага болон алдаа оноогоо дэнсэлж тэдгээрээс суралцах, за түүнийг бусдад түгээн дэлгэрүүлэх замаар мэдлэгийг бий болгодог бол их хариуцлагыг бэхжүүлнэ гэдэг нь бид юу нь яг хүрэхээр зорьсон зүйлдээ хүрсэн үү? Хүрэхдээ зөв арга замаар хүрч чадсан уу юу гэдгийг тодорхойлж дараагийн удаагийн төлөвлөлтөнд удирдлагын мэдээлэлээр хангах замаар мэрэгэх холбоог бий болгож явах үүргийг гүйцэтгэдэг байх нэ. За тэгэхээр хэмжиж чадахгүй бол удирдах чадахгүй гэдэг. Тэгэхээр бид зөв зүйлийг төлөвлөж түүндээ бүрэн зөв хүрсэн үгүй юу гэдгээ хэмжиж тодорхойлох алхам маань хяналт шинжилгээ болон үнэлгээ юм аа. Тэгэхээр хяналт шинжилгээ болон үнэлгээг өөрсдийнхөө үйл ажиллагаанд үр дүнтэйгээр хэрэглэж сурснаар бид илүү их өгөөжийг, илүү их бүтээмжийг бий болгох боломжтой юм аа. За та бүхэнд амжилт хүсье.